Маки нэрэмжит энэ одоо өрсөлдөх үйлчлэгийн үйл ажиллагаа маань бол их мэндгээ төслийн хүрээнд их мөт болон мак те манай мандахсан эрүүл мэндийн төв өнөөдрийн байдлаар хамтарсан гэж зохион байгуулж эхэлж байна. Цаашлаад бас аймгийн хэмжээнд бол маки нэрэмжит одоо их барих эмэгтэйчүүд мөн хүүхэд нярайн одоо мэд заслын тусламж үйлчлэгийг иргэдэд ойртуулахаар аймаг дээр бас тэр талын тусламж үйлчлэгийг хийгдэхээр төлөвлөөд өнөөдөр үйлчлэгээс одоо илэрч байгаа өвчлөлийг мэд заслын тусламж үйлчлэгийг нь шийдвэрлэхээр бас илгээхээр ийм ажлаас зохион байгуулж байгаа. Инх мэндгээ төсөл маань бас манай сумаас хэрэгжиж байгаад баяртай байна. Энэ арга хэмжээ их сайхан юм болж байна. Хот төрөө явахгүй орон нутагт ийгээд бидээс хөдөөнөөс ирээд өнөөдөр үзүүлж. Мэдрэл нүд хоёр руу орлоо. Манай хүүд нүд мэдрэл хоёр дээр хяналттай байдیں۔ Улаанбаатар хотын эхний хэсгээр. Тэгээ элсэн жашим юуг ашиглаад энд бүгд үзүүлээд авлаа. Хөдөө орон нутгийн мэрэгжлийн эмчнэрийг дотмоо хүүхдийн эмчнэр тэгээд ингээд бүгдээрээ хүүхдийн эмчнэрээс хүүхдүүдэд үзүүлэл явж байна да. Ер нь бол хөргө ээлдэг ааштай сайхан юм байна. Ер нь бол суман дээр ерөөс анхудаад юм хүүхдийн чиглэсэн харааны эмчнүүдний эмчээр яг хүүхдийн мэрэгжлийн эмчнэр л иржээ. Сэтгэл сайхан байна уу? Ийш тийш явахгүй хөдөө орон нутагт бүх юм зогсоо үзүүлж байна. Манай мандагч иймэрхүү эмчнэр одоо байхгүй юм чаа. Хүүхдэд үзүүлж чадахгүй байгаа хүүхдүүдэд тэр үзүүлээд ааштай л агаах гэж бодож байна. Би хүүхдүүдэд бүгдийг үзүүлсэн. Өчигдөр үзүүлээд бүгдэнд нь хамаарагдаад зарим нэг нь эмнэлэг төвлгээд хэвтүүлэх гээд өнөөдрөөс эхлээд байж тээ. Би ч өөрөө бас үзүүлчихэд эмнэлэг төвлөгтэйчүүдээ их баярхан эмчнэрүүд нь үзүүлчихэд тэгээ бас өөрөө бас хэвдэж байна. Ирж ажиллаж байгаа эмчнэрт баярлалаа. Ийм тийм эмчилгээ бичиж өгсөнд маш их баярлалаа талархаж байна. Гэлээ да. За энэ онцлогоо зүйтэй гэж бодож байна. Явж үзүүлж харуулж яснаас орон нутагтаа ирээд үзэж байгаа нь бас онцлог юм гэж бодож байна. Эмийн хүүхдээ үзүүлээд явж байна. Бүхэл газараар орлоо. Дажгүй юм гэж бодож байна да. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Энэ хоол байгаа хүмүүстэй нэг тогтмол үзүүлж чаддаг хүмүүст их тустай. Тэмтэй ингээд багаас нь үзчих юм бол өчнгөө зэдрэхгүйгээр тийм баг дээр нэмчлээд яваад их зүгээр байна гэж харж байна. Тэр болгон бид нар ч одоо суманд тийм нарийн мэргэжлийн эмч байхгүй учраас одоо ингээд аймаг болоо хот гээл ингээд явна. Тэгээд цаг зав их орно. Тэгээд бас зардал мөнгөд орно. Тийм учраас тэрийг одоо бол энэ шууд газар дээр нь авчирч одоо үзүүлж байгаад нь одоо их хэмнэлттэй байна гэж үзэж байна. Амарчсан энийг одоо авчирсаа одоо Монголын аль компанийнхандаа бас талархлаа. За эмнэлгийн бас хамт олон бас талархлаа.